Сайхан багштаа баярлаа. Багшийнхаа ангиас сайхан гараас алтан микрофонд тусцсан тайлхаар баярлж байна. Бүх төрлийн үнчиг болноос чулар нэгдэд нэг томгор болсон бүхний мангалайлах удирдаач домон нартаа чингэр хадгаан барьж мөнчлэн жолгож байна. Бүгдээрээ сайн байж хаж гинөө. Жааж би энэ өдөр ихэнтэй анид жатан дээр гарч ирлээ. Эдгээр нь бүр миний өмнөх бүхэл багш нарын хайр халамж болоод миний багийн бүхэл хөөрхөн хайртай шав нарын оргином халуун сэтгэл болон чармилга салж болшгүй юм а. Та нартайгаа нэгдсэнд үнэхээр би маш сэтгэл өндөр байна. Та нар байсангүй бол миний энэ өдрийн өсөлт хөгжилт байхгүй юм а. Иймээс чи үнэ сэтгэлээс талархлаа, баярлаа. За мөн миний энэ 2 жил илүүгийн өөрийн биеиндээ тоон их шаардлага тавиулж хариуцлага болон чармилга, суралцлага хүний өсөлтөөхгүй юм байна. Супер зам надад өлөг өрчгөчин итгэл хайрын өгсөн. Энэ бол миний хамгийн хайртай гэр бүл юм а. Өнгөрсөн он жилд бодоод би өнөөр тоон олон сүлжээ маймаа хийж өнгөрж исэн. Тэр үед хөжөөд сонгосон юмдаа итгэл байхгүй, амар тайван байдаггүй, жогсол таналт байдаггүй, утга уулаггүй, зөвхөн мөнгө жоосны хайраас хөөцөлдсөн хайрын хүч хөс болоод урсгасан болоод мөнгө жоосоо урсгасан мэд нээлт нөхдөсөө холдсон байдгаа. Энэ өнгөрсөн миний учир байж байгаа. Энийг өнхөн ярьчих. Тэгвэл би одоо 23 оны 6 сарын сүүлчийн үе дараа миний энэ насны хамгийн утга уулгатай цаг үе юм а. Мөнч миний хэдэн 10 жил өрж хайж байсан хайр халамжаар бэлгсэн ажил мэс мөнч төөрж гөрөн олгүй жүгчлэн олгүй бяцхан хүүхэд айдал байсан. Иймээс яг энэ цаг үед өнөхөр нэг том гэр бүлтэй болсон юм а. Өнөхөр бөмбөрчиг өөжийнхөө өлгөнд нь наалдаж хайрлагдаж байх мэдрэмж олсон мөнч супер зам уюуны 8 цагаалын манай Владимир Догон башинхаа өлгөн дээр наалдаж хайрлагдаж байх ийм сайхан мэдрэмж орж исэн болохоор би үнэхээр энэ сайхан хайрыгаа бүх дэлхий дээр төөх ийм нэг жаргалтай болсон юм а. Би жаавал энэ төөх ийм нэг үүрэгтэй энэ бол миний эрхэм зоргоо гэж өнөр ойлгосон өдрөөс эхлээд би одоо бат итгэлтэй энэ гэр өргөхөөс салхуу гэсэн ийм нэг сайхан бодлоготой болсон юм а. Үнэхээр бүх төрлийн хүмүүсээр бүрдсэн ийм сайхан хайраар бэлдсэн цагаан ялгалгүйгээр биднээсээ дагуулж сурч байдаг багш нар минь үнэхээр зүтгэрлөө шүү. Баярлалаа та бүхэндээ. Биднээсээ хамгийн өнгийнхөөс өөрийн бие яаж хайрлахыг, өөрийн гэрийнхээ хүмүүстэйгээ яаж харилцах юм, өөрийнхөө нээж хүүхд ячтайгаа яаж харилцахыг өдгөрийн өхөл заасан мөртөө цааш нь мөн хүн басны утга уулга яаж гэж энэ ертөнцөөр ирсэн. Хаашнаа явж явах юм, хаа хүрхээр явж байх хүртэл яаж олгуулж өгч байгаа бүхөө багш нар Догон багш тийм CEO Петр Сэлтэн багш, Роптра багш, Саруул багш, Гэрлмаа багш, Уран чимгөө багш, Урнаа багш та нардан чин үнэн сэтгэлээс баярлсан шүү, талархсан шүү. Мөнч бидний өмнөх олон мандах манлайлагч, удирдаагч, соён гэгэрвч байдаг учраас би супер замда жуунаач хувийн итгэлтэй, мянган хувийн итгэлтэй, төмөө хувийн итгэлтэй юм а. Өөрийн биендээ баяр талархаж байна. Счингва ямар их боёнтой хүн юм бэ? Ийм сайхан ад жаргалтай хүмүүстэй уулзаж, ийм сайхан супер замтай учирсан энэ баг бүр борхон намайг учруулсан байхаа гэж боддог юм а. Иймээс үнэхээр баярлсан шүү, талархсан. Тэгвэл хамгийн сүүлд нь бүхий л хүмүүстэн хүсэх нь альва юм сунгаж хийсэн байх хэрэгцээтэй, сунгасан бол өглөөх хэрэгцээтэй, өглөөсөн бол дуустал, жорсон газартаа хүртэл шаргаагүй хатуудтай төмөлх нь үнэхээр чухал байдаг юм а. Би бол өөрийн биеэсээ мэдэрсэн юм а. Жаач бүхий л хүмүүстэй хайртай шүү. Баярлалаа, талархлаа. Мөнч гэрлэмаа багштай тойлихэр баярлсан шүү. Гэрлэмаа багштай ясууж байна. Удача и дружба с нами всегда. Богатство и счастье – это наша судьба. Приветствую вас, всех лидеров, которые собрались здесь со всех уголков нашего земного шара. Я Сичунгва Джамсу, фаундер интеллект-тренер 5-го ранга, личный ученик Владимира Довганя, хранитель духа Суперджамп и сейчас гранд-амбассадор клубного движения Суперджамп. Мне 59 лет. Я очень горжусь тем, что родилась в месте, которое занимает важное место в истории Чингисхана. Я из внутренней Монголии, Китайской Народной Республики. Благодарю всему своему второму амбассадору Эрдэнчимэк за твое доверие в Суперджамп, за твое доверие во мне как наставнику и за твою любовь к человечеству. Желаю тебе исполнения нашей общей сверхцели и верю тебе, Эрдэнчимэк. Сегодня я на этой трибуне
третий раз за декабрь месяц. Это случилось благодаря моей педагогической цепочке впереди меня и надежной сплоченной команде за мной. Если бы не было нашего единства, доверия, не было бы меня здесь. Спасибо вам всем. За 2 с лишним года в Суперджампе я была дисциплинированной, усердной, настойчивой, и я непрерывно учусь. Суперджампа дает мне энергию, веру и любовь. До Суперджампа я занималась сетевым бизнесом разных направлений, торговлей всяких товаров. Там у меня не было никакой уверенности в своих выборах. Были сплошные страхи, тревоги. Не было понимания и смысла этих занятий. Выходит, я гонялась только за деньгами, тратила зря уйму сил, энергию, времени и денег и осталась в конце без друзей. С конца мая 23 года, когда судьба меня свела с Суперджамп, все изменилось. Жизнь моя приобрела смысл. Я попала именно в ту среду, которую интуитивно искала все время. В среду, наполненной до краев любовью и поддержкой. До Суперджамп я была как заблудившийся от дома и потерявший направление маленький ребенок. Сейчас я нашла свой дом, свою семью Суперджамп. Сейчас мне кажется, что я сижу в объятиях матери планеты Земля, прижавшись к огромной груди Владимира Викторовича Довганя, величайшего человека, гиганта нашего времени, и напитаюсь его огромной бескрайней энергией. Поэтому я должна и обязана делиться этой любовью со всем миром. В этой интернациональной семье человек понимает и осознает суть самого себя, отношений в семье, с детьми, с окружением и вообще о смысле своей жизни. Зачем родился, откуда пришел и куда он идет. Спасибо всем наставникам, которые своими школами, тренингами открывают мне путь к осознанности. Благодарю величайшему наставнику Владимиру Довганю, нашему мудрому CEO Петру Силкину, наставникам Роберту Рас, Харул и Гирильме, Орнчимик, Орна и всем лидерам нашей большой команды «Мир». Я верю и доверяю на 100, на 1000, на 10 000% Суперджамп, потому что впереди меня гиганты, лидеры, величайшие просветители всех времен и народов. И также благодарю себе. Сичунгуа, ты человек доброй души, ты фартовый, счастливый человек, поэтому ты встретился с такими светлыми друзьями. В конце один совет выскажу. Нужно сделать правильный выбор. Если выбрал, то надо начать делать. Если начал делать, то надо довести до конца во что бы ни стало. Надо бороться, стараться и не сдаться. Всем вам желаю больших-больших успехов, счастья, здоровья и удачи.